За сайн байцгаана уу Fly High-ийн Zonic байна. За тэгээд энэ удаа сайтынхаа бүтэц зохион байгуулалт болоод хэрхэн багт хийсэх тухай хичээл одоо мэдээг үзүүлье. За тэгэхээр сайт маань мэдээ, суралц, бүтээ, тэгээд анime, манга, форум гэх мэтлэн ийм хэсгүүдтэй байгаа. За би нэг үрчлээ энэ хэсгүүдэд юу байх тухай үзүүлье. За тэгээд бас нэвтэр эднэр рүү орохын өмнөх хичээл дээр одоо нээсэн аккаунтаараа сайтанд явж гисэн нэвтрээд орчихъя. За 114 1 2 3 4 5 6. За сайтын мэдээ хэсэг. Энд болохоор ерөнхийдөө анime мангатай холбоотой болоод манай Fly High сайттай холбоотой мэдээнүүд гарч байх юм. Тэндээс анime мангатай холбоотой сүүлийн мэдээллүүдээ авах боломжтой. За суралт гэсэн юм дээр энд болохоор одоо бүх янзын хичээлүүд одоо жишээ нь хэрхэн зураг зурах, анime манга хэрхэн орчуулах, зохиол одоо элдв янзын шүүмж. Ерөнхийдөө хүмүүс юу суралцаж болно анime мангатай холбоотой. Тэгээд хүмүүс бас яг юуг хүмүүст илүү заамаар байна тэр юугаа энд оруулах боломжтой байгаа. За бүтээ гэсэн хэсэг. Энд болохоор хоёр төрлийн юм хийх боломжтой. Нэг нь болохоор яг өөрийнхөө дурсан мангаг оруулах боломжтой байгаа. Энэ зүгээр одоохондоо бол хоёр тестийн юу хийсэн байна. Энэ нь болохоор одоо яг манга байна. Одоо энэ нь болонгууд зохиол байна. Зохиол буюу өөрийнхөө одоо манга зориулж бичсэн зохиолоо айсвал гоё сонирхолтой уншсан ном түүнийхээ тэмдэглэлийг бас оруулах боломжтой. Яа гэвэл номчин ч гэсэн ялгаагүй зохиол. Тэгээд энд одоо жишээ нь тест хийж оруулсан манга ах жишээтэй. Ингээд томруулаад бас үзэх боломжтой. За бүтээ хэсэгт бол ерөнхийдөө ингээд бидний хийсэн бүтээлүүд маань байна гэсэн үг. За ирээдүйд бас бидний хийсэн аним орох болтугай. За дараагийн аним хэсэг. Энд бол ерөнхийдөө орчуулсан анимууд байна. За энд аним суурлууд нь харагдаад явна. Тэгээд ийш оронгууд татах болоод шууд үзэх линктэй анимууд нь байх юм. За бас энэ та бүхний харж байгаачлаа. Яг тест маягаар оруулсан юм байгаа. Тэгэхээр юмнууд нь сайт одоо шинэн дээр татах линк ингээд явах боломжтой байгаа. Ингээд анимууд нь орох юм. За дараагийн манга хэсэг. За энэ бас ялгаагүй орчуулгын манганууд байх юм аа. Энд ингээд одоо бидний орчуулж тавьсан манга оюунууд нь яг өмнөх аним хэсэгтэй ижилхэн ингээ харагдана. Тэгээд нэг үрчлэн дараад мангануудыг нэтэх боломжтой. За форум хэсэгт бол ерөнхийдөө яг та бүхний мэдж байгаачлан элдв янзын хилцүүлгүүд, сайт болон багуудын одоо хооронд хэлцэх хэстэй асуудлууд энд хэсэгт ерөнхийдөө өрнө. За тухайн хэсэгт бол ерөнхийдөө одоо манай сайт болоод админуудтай холбоотой мэдээлэлүүд орно. Яг одоохондоо бол яг мэдээллийг сайн засч хэмжээг байна. За сайтын бүтцийн хувьд бол ерөнхийдөө юм байна. За хэрхэн багт хийсэх вэ гэж яг нөгөө форум хэсэг дээр яг багуудын форум гэдэг байгаа. Яг одоогоор манай сайт маань 4 ерөнхий багтай манга бүтээгчид, зохиолчид, тэгээ аним орчуулагч, манга орчуулагчид гэсэн. Тэгээд өөрийнхөө хүссэн сонирхсан багт орчуулна. За одоо хэрхэн орох талаар за би манга бүтээгчдийн багт орох хүсэлтэй байна гэж үгүй. Тэгвэл тухайн багийн форум руу юун түрүүнд эхлээд орно. Тэгэх юм бол шинэ гишүүд эсвэл хэсэг гэдэг байгаа. За ийш нөрөө.
Түү. За яг одоо манга бүтээгчдийн багт хийсэх юугаа хүсэлтэй ингээд доор нь комент маягаар бичих юм байгаа. За ямар хуу маягаар бичих ёстой вэ гэдг нь бол ерөнхийдөө юм хүсэлтийн жишээгээд энд гаргачихсан байна. Доорх 10 зүйлсийг одоо ингэж бүгэлж яах хэрэгтэй байгаа. Тэгээд эхний удаад бол ерөнхийдөө хүсэлт гаргасан бүх хүмүүсийг хүлээн зөвшөөрнө. Тийм учраас санаа зовох юмгүй өөрийнхөө мэдээллүүдийг энд бичиж явчихад болно. Гэх мэтлэн. За тэгээд ингэснээр яг багт эсвэл хэрэг нь бол зөвхөн тэргуун ахлагч нарт буюу сайтын админуудад л байгаа. Тийм учраас заавал энэ форум хэсгийг дамжиж өөрийнхөө яг багт хийсэх хэрэгтэй байгаа. За тэгээ багт хийсгээс гадна ингээд нөгөө орчуулсан анime мангануудыг инсгүүдээс үзэж болно. Яг монгол хүмүүсийн бүтээсэн бүтээлүүдийг инсгээс үзэж болно. Суралц хэсгээс яг өөрт хэрэгтэй хичээлүүдийг мэдж болно. Харин мэдээ хэсгээс товчхондоо бол ингээд анime мангатай холбоотой бүх мэдээллүүдийг авч болох нэ. За яг сайтаа янзсаар аваад оройн одоо яг 4 цаг 16 минут болж байна. Хоолоо минь жаахан сул байсан бол уучлаарай. За тэгээ та бүхэнд амжилт хүсье.